Сайн байцгаана уу? Бүгдээрэнд өглөөний мэнд хүргэе. За бид нар Body Detox програмын 21 хоногийн явцад бүтээгдэхүүнээ хэрхэн зөв уух вэ? Бүтээгдэхүүнээ хизээд нь яаж уух вэ? Бүтээгдэхүүнүүд маань ямар үүрэг оролцоотой явагдах вэ? Яагаад заавал энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх ёстой вэ гэдэг мэдээлэл авахар хичээл маань орж байна. За тэгэхээр Body Detox програм явагдахад үндсэн 4 зарчимтай явагддаг. За зарчим гэдэг маань болохоор зайлшгүй мөрдөх ёстой дүрэн байж байгаа тийм ээ. За тэгэхээр энийг бол бид нар байшингийн дөрвөн багантай зөвөрлөж болно. Яг эрүүл амьдрахад өөрийнхөө биеийг бүтэн цэвэрлэхэд Body Detox програмыг яг зарчмын дагуу зөв хийхэд биеийн жингээ зохистойгоор бууруулахын тулд биднэрт энэ дөрвөн зарчим хамгийн чухал хэрэгтэй байдаг байна. За хамгийн эхнийх нь болохоор юу байх вэ гэхээр мэдээж эрүүл зөв хооллох буюу тавганы дүрмээр хооллох тийм ээ. Хоолны орц найрлагаа зөв болгох, хоолоо зөв цагт зөв хэмжээгээр идэх гэсэн энэ эхний дүрм маань байж байгаа. За тэгэхээр бид нар 21 хоногийнхоо явцад хоолныхоо балансыг тавганы дүрмээрээ барихтаа 80-20-ын зарчмыг барьж ажиллана. Тэгэхээр 80% нь бид нар яг зөв зохистой хоолоо идэнэ, 20% нь бид нар бага зэргийн амттан байдаг юм уу тийм ээ. Эсвэл кофе сэргийгч байдаг юм уу тийм ээ. Яг нөгөө нэг нүүрс усаар баялагч гэдэг юм уу хориглох хоолыг 20% нь л хэрэгжилж болдог байх нэ. Хоёрдугаар зарчим буюу багана маань болохоор усны зөв хэрэглээ байгаа. Body Detox програмыг усны зөв хэрэглээг барилгүйгээр амжилттай хийх ямар ч боломж байдаггүй байгаа. Тэгэхээр ус бол хамгийн чухал байдаг байна шүү дээ тийм ээ. Бид нар биедээ их цэвэрлэгээ хийж байгаа учраас усыг зөв хэмжээгээр зөв цагт нь зөв дэс дарааллаар ууж хэвшигэн энэ програмыг маш үр дүнтэй явуулахад өндөр ач холбогдлыг өгдөг ийм гайхалтай багана байж байгаа. За тэгэхээр хүн болгон ижил хэмжээтэй ус уухгүй бүх хүн өөрийнхөө биеийн жинд тохирсон усыг уух нь хамгийн чухал байгаа. Тэгэхээр бид нар усаа өөрийнхөө биеийн жиндээ хэрхэн зөв тохируулах вэ гэхээр та бүхэн өөрийнхөө ухаалаг гар утсан дээрээ ус уух аппликейшн татаж авнаа. За ингээд өөрийнхөө биеийн жин болон өндрөө хийхээр таны өдөртөө хэдэн литр ус уух нь гараад ирнэ. За дээрээс нь амар юм нь юу вэ гэхээр өдөрт жишээ нь би ихэд тийм ээ 2.7 литр усыг өдөртөө ууж дуусгах ёстой. Үүнийгээ хэдэн цагийн хугацаанд хэдэн удаа хэдэн граммаар уух гэдгийг аппликейшн маань надад хөтлөж заагаад өгдөг. За ингээд усаа уухтаа бид нар яг аппликейшныхаа дагуу зөв балгаж маш тайван уух хэрэгтэй бага хэмжээгээр. За ингээд хамгийн их оройтлоо гэхэд бид нар 7 цаг 30 минутанд өдрийнхөө уух усыг уугаад дууссан байх хэрэгтэй байх нэ. Ингэж усаа уух юм бол таны Body Detox програмын маань үр дүн маш өндөр явагддаг гэдгийг ойлгож аваарай манайхан. За 3 дугаар багана маань юу байх вэ гэхээр дасгал хөдөлгөөн. За тэгэхээр Body Detox програмыг бид нар хичнээн бүтээгдэхүүнээ хэрэглээд хичнээн хоолн дээр анхаарсан ч гэсэн дасгал хөдөлгөөн хийхгүйгээр энэ програмыг бас үр дүнтэй явуулах боломжгүй байдаг. Тэгэхээр хүн болгон гэртээ Алттай авдар группээр юм уу тийм ээ энэ видео хичээлүүдээрээ дасгал хөдөлгөөнүүд гэртээ хийх боломжтой. За бүр танд энэ дасгалуудыг болон энэ хичээлүүдийг хийхэд хэцүү байх юм бол 21 удаа сунж мөрөхийг би танд санал болгож байна. За 2 дугаар 7 хоногоос эхлээд та сунж мөргөөд хэдийний хэвшсэн байгаа учраас 108 сунж мөрөхийг илүүд үзээрэй гэж та бүхэндээ зөвлөж байна. За бас гадаа цаг агаар маш гоё дулаахан, цаг агаар маш сайхан тогтоон байгаа учраас өглөө гараад 30 минут хөнгөн алхах, өглөө гэрээсээ гараад 30 минут гөөх. За эсвэл оройн сэрүүнд тийм ээ 8 цагийн үед ч юм уу хөнгөн алхаж хөнгөн гөөхийг би танд санал болгож байна. Тэгэхээр яг энэ програмын үед хитрхи хэм кардио дасгал, хитрхи фитнесийн хүнд дасгал гэхээс илүүтэйгээр хөнгөн аэробикийн дасгалуудыг яг цаг зав зарцуулаад 20-с 30 минут хийх юм бол маш илүү өндөр үр дүнтэй байдаг гэдгийг бид нар ойлгох нь маш чухал байгаа. Тэгэхээр дасгал хөдөлгөөнийг хүмүүс яаж өөртөө хийж хөвшүүлэх вэ гэхээр өөрийгөө зоригжуулж, өөрийгөө фокуслуулж бид нар дасгал хөдөлгөөнийг амжилттай хийдэг байх нэ. Тийм учраас бид нар та бүхнийг амжилттай дасгал хөдөлгөөнөө удирдах явуулахын тулд
өглөө болгон одоо дасгалын видеонууд буюу бүжгийг оруулж өгсөн байж байгаа. За хамгийн гол нь бид нар дасгалаараа хөлрөх тийм ээ муу хөлсөө гадагшлуулах буюу хөлсөөр хорт бодисыг ялгаруулах ийм одоо зорилготой ажиллаж байгаа байх нэ. За дөрөвдүгээр зарчим буюу дөрөвдүгээр багаан маань юу байх вэ гэхээр сэтгэл санаагаа тайван байлгах буюу сэтгэл санаагаа удирдах сурах гэдэг энэ гайхалтай зарчимгүйгээр body detox програмыг бас амжилтаа их боломжгүй байдаг байна. Тэгэхээр хүмүүс ингээд ажиглаж байгаад програмаа маш сайн хийдэг, бүтээгдэхүүнүүдээ маш зөв уудаг, бүтээгдэхүүнээ өөртөө зориулаад бүгдийг бэлдээд авсан байдаг. Хамгийн харамсалтай нь хүмүүс ерөөсөө сэтгэл санаагаа тайван байлгаж чаддаггүй. Маш их завгүй байдаг, маш их одоо өөрийгөө стресстүүлдэг, body detox програмтайгаа хамтруулаад маш их хичээлийг өөртөө ингээд дарамт толгойд оруулцдаг тийм үү? Маш их сургалтыг ордог, маш их завгүй байдаг тийм ээ? Замын төгжрийг хүртэл одоо бид нар балансалж сурах хэрэгтэй. Яг төгжрээний цагаар төгжрөхгүй байхын тулд та цагаа зөв одоо тохируулаад төгжрэлгүй цагаар одоо замын хөдөлгөөнд оролцох юм бол таны нөгөө сэтгэл санаагаа удирдах буюу тайван байхын ажил маань хийгдэж байна гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл хэдүүлээ одоо body detox-ийн 21 хоногтой яах вэ гэхээр бидний одоо энэ хэлээд байгаа 21 хоног маань болохоор яг эрчимтэй төвлөрөх 21 хоног. За үүнээс цаашаа үргэлжлүүлээд бид нар 90 хоног 6 сар гэж body detox програмыг одоо үежилж хийдэг байж байгаа. За тэгэхээр энэ үедээ бид нар эхний 21 хоногт юуг сурах вэ гэхээр талархаж сурах хэрэгтэй. За body detox програмыг хийж байхдаа та өглөө босоод хамгийн эхлээд бие чиглэж ус уудаг тийм үү? Яг усаа уухтаа сайхан нүдэ анжаагаад эсвэл сайхан өөрийнхөө мөрөөдлийн самбар руу харж агаад талархаж сурах хэрэгтэй. За энэ талархлыг хийхдээ бид нар 2 минутын талархлаар эхлэж болно. За тэгэхээр бид нар юунд талархах вэ гэхээр эрүүл саруулан одоо өснө төрнөж байгаадаа талархаж болж байна. Гэр бүлтэй талархаж болж байна. Ийм сайхан хүн болгож төрүүлсэн эцэг эхтэй талархаж болж байна. Өөрийнхөө төрүүлсэн үр хүүхэдтэй талархаж болж байна тийм ээ. Body detox програм гэдэг энэ гайхалтай хөтөлбөртөө та учирсандаа талархаж болно. Энэ Amway гэдэг энэ сайхан айлд одоо нэг гэр бүлийн гишүүн болж орсноор талархах боломжтой. Тэгэхээр бид нар юмтай болчоо талархах биш, яг одоо байгаа зүйлдээ, яг одоо байгаа энэ цаг үедээ талархах нь хамгийн өндөр үр дүнд бид нар тавьчирч өгдөг байх нэ. За тийм учраас бид нар өдөр болгон 2 минутын талархлыг одоо ажилуулдаг байж байгаа. За тэгэхээр энэ дэр багууд яаж ажилуул цохилтой вэ гэхээр талархлын дэвтэр нээж болно тийм ээ. Талархлын одоо яг цагтаа байж болно бүгдээрээ биеийнхээ сторигоор рилэр тийм ээ өөрийнхөө одоо бага удирддаг группүүдээрээ талархлыг одоо давлгааж болдог байх нэ. Ингэснээр таны одоо багт байгаа маш олон хүмүүс талархаж сурдаг. Маш олон хүмүүс талархлын одоо энэ ач гавьяаг мэдэрч сурдаг байж байгаа. За тийм учраас бид нар body detox програмын үед талархлыг маш сайн хэлж сураарай. За талархал хэлдэг хүмүүс мө угаасаа талархал хэлдэг хүмүүс маань болохоор body detox програмын үед бясалгал хийх юм бол бас илүү сайн байдаг. За бид нар нэгдүгээр талархлаа хэлж сураад дараагийн алхам нь юу байх вэ гэхээр сэтгэл санаагаа тайван байлгах буюу төвлөрөл бясалгалыг хийж сурах нь бид нарыг одоо програмаа үр дүнтэй явуулахад өндөр ач холбогдлыг өгдөг байж байгаа шүү. За одоо хэдүүлээ body detox програмын үед хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг хизээд нь юугаа яаж хэрэглэх юм бэ гэдгийг сурж авцгаая тийм ээ. За өглөө сэрэнгүүтээ 5:40 үед та өглөөний смутигээ хийж уувал хамгийн зөв зохистой байдаг. За тэгэхээр бид нар body detox програмаар гизээ маш сайн цэвэрлэж байгаа, өтгөн хаталтаа бууруулах гэж байгаа тийм ээ. Гизээрээ дамжуулаад илэг, цус, уушиг тийм ээ, бөөр, судас гэх мэт бүх эрхтнүүдийг цэвэрлэж байгаа учраас өглөөний цай буюу өглөөний гиз цэвэрлэх хэсэг нь хамгийн чухал байж байгаа. За тэгэхээр энэ програмд орж байгаа бүх хүмүүсийг би одоо ногоон жир буюу смути хийж өглөө ууж заншаараа гэж хүсэж байна. За эхний өдөр учраас манайхан хичээлээ сонсчоод өнөөдөр ямар тач гэсэн смутинийхаа одоо материалуудыг бэлтжээрэй гэж би та бүхэндээ санал болгож байна. За хэрвээ танаа гэрт одоо тийм ээ миксер байхгүй бол та энэ бүтээгдэхүүнүүдээ зүгээр яг
өглөө өөрөө сайхан зажлаад усаар даруулаад ууж хэрглэж болно. За миксер байгаа бол сайхан миксердэд 300 г смути бэлтэх хэрэгтэй байх нэ. За хэрвээ та смутигээ блендер буюу тий миксерээр одоо бэлдэж хэрглэж байгаа бол танд одоо 200 г ус, тал алим, лимоны 4-1, за тэгээд 8 одоо иш бууцаа хэрэг болно. За энийгээ 200 г усандаа хийгээд миксер дэхтээ нэг одоо ууд инулийн тэслэг 20 г уураг нэмж хийгээд миксердээд за ингээд яг ийм сайхан шилэн савнд хийж бэлдээд үүнийгээ нэг дор ууж одоо хөвшнэ. За мэдээж смутигээ уухаас өмнө та өөрийнхөө уудаг хэмжээгээр одоо хотоодоо тий сэрэх зорилгоор бага хэмжээний ус уусан байх ёстой. За би болохоор яг өөрөө яаж явдгүү гэхээр 5 цагт босоод 640 г ус уудаг. За зарим хүмүүс болохоор 640 г усыг угаасаа уудаг байж байгаа. Зарим хүмүүс уудаггүй байж байгаа. Тэгэхээр би хүн болгоныг одоо уу гэж хүчлэлгүйгээр багаар өөрийгөө дасгаарай гэж та бүхэндээ санал болгож байна. За мэдээж та уугаа сурчих юм бол өглөөний 640 г ус маань маш өндөр үр дүнтэй байдаг гэдгийг дараа нь та ойлгох болно. За ингээд өглөөний смутиг буюу 5:40 дуучлаа тийм ээ. Энэ дээр бид нар инулийн тэслэг нэг ширхгийг уураг 20 г-ыг ууж авах нэ. Хэрвээ танд одоо тийм миксер байхгүй бол та инулийн тэслэг уураг 2-оо зүгээр энгийн усанд найруулад 150 г усанд сайхан утгаад сэгсрээд ууж болох нэ. Араас нь тийм ээ. За 6 цагт бид нар алттай авдар группээрээ дасгалаа аваад хийж байгаа. За дасгал хөдөлгөөний араас та мэдээж одоо дасгалын үед хүлэрнэ тийм ээ. Хүлэрлөө дасгал дууссан яг 15 минутын дотогш буюу 15 минутын хугацаанд үлдсэн 20 г уурга усанд найруулад уух нэ. За тэгэхээр энэ програмын үед бид нарт өдөрт 40 г уургийг ууж авч байгаа гэсэн үг шүү. За тийм учраас өглөө смутийн дээр 20 г уурга, дасгалын араас усанд 20 г уурга буюу уурга 2 салгаж ууж байгаа. За 7 цагийн үед та өглөөний цагаа ууж болж байна. За өглөөний цаг уухдаа бид нар маш зөв одоо хэмжээтэй зөв орц найрлагатай өглөөний цаг ууж сурах хэрэгтэй. Хэрвээ танд одоо янз бүрийн өглөөний цайны жорууд бэлдээгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Халуун бүлээн усанд овёсыг дэвтээгээд яг өөрийнхөө идэх хэмжээгээр овёсоо идэж болно. За мэдээж бид нэр биеэ цэвэрлэж байгаа. Одоо өтгөн хаталтыг эмчлэх гэж байгаа буюу өтгөнийг одоо гадагшлуулахад дэмжиж байгаа учраас та овёсоо элдв янзын сүү, тараг юмд хийхгүй зөвхөн халуун бүлээн усанд дэвтээж идэх юм бол хамгийн сайн байж байгаа. Тэгэхээр өглөөний цайн дээр хамгийн чухал анхаарах юм маань юу байх вэ гэхээр эслэгээр баялаг өглөөний цай байхыг маш сайн анхаараарай. Бид нар болохоор өглөөний цайн дээр хуучин юу иддэг гэсэн бэ гэхээр тийм ээ одоо өндөгтөө талах, маслтаа талах ч гэдэм үү тийм ээ маш их юм нүүрс усаар баялаг хоолуудыг иддэг байсан бол яг одоо биеийн жингээ удирдах body detox програмын үед бид нар эслэгээр баялаг өглөөний цаг ууж хөвших нь хамгийн чухал байгаа. За ингээд өглөөний цаг өөртөө буюу хангалттай сайн хэмжээгээр өглөөний цагаа уучлаа. Үүний араас нэг ширхэг элэг дэмжигчиг уунаа. Элэг дэмжигчээ уухдаа 50 г хөдөн бүлээн усаар даруулаад уучих нь тийм ээ. За ингээд бид нарын өглөөний цаг болчихж байгаа. Одоо бид нар ажилдаа явлаа тийм ээ. Өдөр ажил дээр очиод ажлынхаа яг цагаар ажиллаа хийгээд байжлаа. Хизээ өдрийн хоолоо идэх вөхөр 12-оос 1:30 хооронд өдрийн хоолоо иднэ. За өдрийн хоолоо идэхдээ та болж өгвөл гэрийн хоол идэхийг одоо урьдл олгоорой. Өглөө босонгуудаа өдрийнхөө хоолыг бэлдээ явуул маш сайн байдаг. За бид нар одоо энэ хөтөлбөрийнхөө хүрээнд хоолны меню, хоолоо яаж хэрхэн зөв одоо амархан бэлдэх үү гэдэг аргуудыг ч гэсэн зааж өгнө. Тэгэхээр та шилэн савнд өөрийнхөө өдөр идэх хоолоо савлаад аваа яваарай. За тэгэхээр би дараагийн хичээлүүдээс яагаад заавал шилэн сав ашиглах ёстой юм тий? Пластик сав ер нь ямар хор уршигтай юм бэ гэдгийг бас багахан хэмжээний хичээлээр ойлгуулах учраас бид нар яг энэ програмын үед болж өгвөл шилэн сав, болж өгвөл эрүүл, болж өгвөл яг юм гэртээ хийсэн гарын юмнуудыг бэлдэж сурах нь маш чухал байж байгаа шүү.
За ингээд өдрийн хоолоо идлээ. Өдрийн хоолны араас зажилтдаг эслэг маань орж ирж байгаа. За зажилтдаг эслэг гэж байгаа учраас зажилтдаг эслэгийг яг зажилж унаа. Яагаад үг гэхээр зажилтдаг эслэг маань маш том хэмжээтэй эслэг байж байгаа шүү. Манайхан шууд зажилж одоо тэг шууд залгих юм болов усаар даруулж залгивал хоолой дээр маш их хэмжээтэй гороож одоо юм хэцүү байдал үүсгэх учраас ерөөсөө тэгж болохгүй маш сайхан зажлаад амандаа ингээд уусгаа зажлахаар гоё алюминий амттай за тэгээд амны хүндийг эхлээд маш сайн цэвэрлж өгдөг шүдний энэ завсрах тийм ээ буйл за тэгээд хилний өнгөрийг маш гоё цэвэрлж өгдөг юм бүтээгдэхүүн байгаа байхгүй маш сайхан удаан зажлаад хүлхээд тэгээд араас нь нэг дор 300 г хүдэн бүлээн усыг заавал уудаг ийм бүтээгдэхүүн байгаа шүү. За яа. За тэгэхээр зажилтдаг эслэг дээр нэмэх нь 300 г хүдэн бүлээн усаар даруулаад зажилж унаа гэсэн өдрийн хоолны араас тийм ээ. За ингээд өдрийн хоол маань болчихж байгаа. 5-ны 4-ээрээ хоололцсон зажилтдаг эслэгээ хэрэгэлсэн тийм ээ. За ингээд 18 цагаас бид нар оройн хоолтойгоо залгаж байгаа. За оройн хоол гэхээр бид нар хуучин шигэ одоо маш их хэмжээтэй 300 г-аас дээш хэмжээтэй хоол идэхгүй. Бид нар body detox програмын үед хоолоо зөв удирдах гэж байгаа учраас хөнгөн хоол идэнэ болж өгвөл одоо шинэ ногооны салат ч гэдэг юм уу тийм ээ улаан манжингийн салат ч гэдэг юм уу хөнгөн хоолоор хооллохыг илүүд үзээрэй. Хэрвээ танд одоо хоол бэлдэх оройн хоол одоо маш юм асуудалтай хүнд байх юм бол шүүсэн дарга эргэлж болж байна. За дээрэс нь бид нар одоо завсрын хооллоор оруулдаг уургаар баяжуулсан смутинууд хийж ууж болж байна тийм ээ. Өөрийнхөө одоо уургийг ашиглаад за эсвэл одоо нэг банан иддэг ч юм уу хөнгөн жимсээр одоо ходоодоо хуурах маягаар оройн хоолыг авч гарах юм бол маш илүү амжилттай байдаг байж байгаа. За манай монголчуудын хоолны байдлыг харахад бид нар оройн хоолыг маш их хэмжээтэйгээр иддэг. Эсвэл хүнд хоол иддэг. Тэгээд энэ хоол маань шингэхгүй, задрахгүй байсаар байгаад бид нар оройн унтаад өгж байгаа. За тэгээд нөгөө энергийн хуулиар энерги хизээж устж өггүй болохгүй өөр аль нэгэн хэлбэрт шилжинэ гэдэг тийм ээ физикийн онлож байгаа шүү дээ. Яг үүний дагуу өөхлөлт болж хувираад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар 21 хоногийн програмда хоолоо тэр ялангуяа оройн хоолн дээр одоо менеж хийж сурах хэрэгтэй байх нэ. За ингэснээр таны эрүүл мэнд маш дээшилж одоо хөнгөн мэдрэмжийг авна, эрүүл байх боломжоор өөрийгөө хангаж өгч гинэ гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ юун дээр харж байвал зурган дээр схемэн дээр харж байвал завсарт нь 100 гэж бичсэн байж байгаа тийм ээ. За өглөөний цайнаас өдрийн хоол хүртэл өлдөөд өлсөд ах юм бол завсарт нь 100 ширгэлнэ гэж байгаа. За 100 шинд нь юу ах вэ гэхээр батончиг байж болж байна тийм ээ. За батончгийг хэрэглэх юм бол Nutrilite-ийн батончгийг хэрэглэх байгаа бол 3 хуваагаад 3-ны 1 тийм ээ амандаа удаан уусгаад хүлхээд удаан зажилж идэх юм бол яг одоо нөгөө бидний ходоодыг маш сайн хуурж цадсан мэдрэмжийг авчирч өгдөг байж байгаа. Тийм учраас бид нар 100 шиг хэрэглэхдээ яг нөгөө нэг идэхээсээ илүүтэйгээр ходоодыг хуурах, ходоодыг одоо тийм ээ өлөн буюу тэр өлсгөлэн мэдрэмжийг авахын тулд авч хаяхын тулд хэрэгжилж байгаа гэдгийг маш сайн ойлгоорой. За өдрийн хоол, оройн хоол хоёр хоол зайтай байж байгаа. 1-ээс оройн 8-ийн хооронд 6-гийн хооронд бид нар одоо хоол идэхгүй байх хэрэгтэй тийм үү. За тэгвэл энэ үедээ бид нар бас ходоодыг хуурах зорилгоор батончиг эсвэл уургаар баяжуулсан смути тийм ээ Nutrilite-ийн одоо маш гоё одоо хоолнуудыг хэрэглэж болж байгаа. За ингээд бид нар 100 гэдэг дээр маань болохоор дандаа хөнгөн хэлбэрийн зүйлүүд явж байгаа. Эсвэл та гэртээ овьясны жигнэмэг хийгээд овьясны жигнэмэгээ яг нэг ширхгийг идэж болдог. За овьясны жигнэмэгийг хийчээд нэг бүрэнхийг идэхэд яг ухаар бас яг адилхан амандаа уусгаад амандаа тий одоо удаан зажилж идэж хэрэгэлдэг байж байгаа шүү. За ингээд 100 ойлгосон бах гэж бодож байна. За бид нар өдөртөө одоо хоолны дэглэм дээр яг ухаар 2.5-аас 2.8 литр усыг одоо уух ёстой гэсэн хэмжээнүүд гарна тийм ээ. Тэгэхээр өөртөө тохирсон усаа баг багаар шин жуухыг та бүхэндээ санал болгож байна. За ус гэдэг зүйл ерөөсөө кофе, цай орохгүй яг одоо тасалгааны температуртай хүтэн бүлээн ус орж байгаа. Энийг маш сайн ойлгож
бариараа гэж бас хүсэж байна. За ингээд орой хамгийн их оройтлоо гэхэд 10 цагт бид нэр унтаж амрах хэвээр. 10 цагт унтахгүй байх юм бол таны одоо тарих амрахгүй, таны бодис солилцоо одоо шөнийн цагуудад маш сайн амрах хэвээр. Амралтаа хийж чадахгүй учраас бидний одоо үр дүн мууддаг. Тийм учраас body detox програмын үед орой 10 цагт унтаад өглөө 5:30 гэхэд босхийг би та бүхэндээ санал болгож байна. Орой эрт унтахгүй бол өглөө эрт босч чадахгүй. Тийм учраас ямар ч ажилдаа байсан гэсэн бүх зүйлээ зогсоогоод бүх зүйлээ унтраагаад яг 10 цагт өөрийгөө одоо унтахаар бэлдээрээ. Манайхан маш их оройтож унтдаг, тийм ээ. Маш их одоо ажлыг орой амжуулдагаасаа болоод нойрны баланс нь алдагдсан байдаг учраас энэ программыг одоо бид нар ашиглаад нойроо зөв болгож сурах нь хамгийн чухал байж байгаа шүү. За мэдээж унтахаасаа өмнө талархлаа хэлчихэд унтаарай гэж та бүхэндээ хүсэж байна. За тэгэхээр бидний өдөр болгоны хооллолт маань тийм ээ энгийн буюу нөгөө хуучин амьдралын хэвшил буруу хооллолт маань биднэрт дадал болцсон байгаа учраас гизийг одоо бохирдуулдаг хамгийн ихний алхмууд болдог. За энэ зурган дээр харах юм бол одоо бидний идэх туртаа сахар, нүүрс усаар баялаг хоолнууд байж гэн тийм ээ. Маш их нүүрс ус буюу талах тарианы одоо эсхүүд байж гэн тийм ээ. За дараагийн бидний биеийг хордуулдаг зүйл маань болохоор сахар, бүх төрлийн сахаруудыг одоо энд авч үзсэн байна. За тэгэхээр бидний нарийн одоо гидс маань 12 метрийн урттай маш урт эрхтэн байж байгаа. За дэлгээд үзэх юм бол энэ маань өөрийн гэсэн артер вен мэдрэлийн судастай бие даасан машин том лаборатори эрхтэн байж байгаа. Энэ нарийн гидс гэдэг эрхтэн маань юу хийдгүүхээр бидний идэж уусан хоолны шим шүүсийг нь одоо өөртөө ингэж уусгах буюу шингээж аваад энэ шингээж авсан одоо шим тижээлээ тарих руу зөөж биднийг одоо эрүүл аз жаргалтай сайхан амьдрах энэ зүйлүүдийг хийдэг байх нэ. За гэтэл энэ одоо гайхалтай эрхтэн маань бидний буруу хооллолтын үр дүнд одоо нөхс үүд нь буюу тэр тэмдрүүлүүд нь тийм ээ сорж авдаг тэр мэдрэлийн эсүүдтэй артер вений судастай энэ тэмдрүүлүүд буюу тийм энэ хялах одоо намраа очор эдүүд маань бөглөрчдөг байж байгаа. За энэ бөглөрлөлтөөс болоод бидний одоо тархинд мэдээлэл очихгүйгаас болоод бид нар жишээ нь эхний шинж тэмдгүүд яадаг вэхээр цадсан мэдрэмжээ алдчихдаг. Тэгэхээр хит хидэж эхэлдэг гэсэн. За ингээд цаашаа шим тижээлүүд маань очих ёстой өрхтнүүдтэй очихгүй байгаа учраас ядардаг, сүлддэг, сэтгэл санааны тавгүй байдалд хүрдэг. За цаашлаад зүрх судасны асуудлууд, цус өтгөрөх тийм ээ сахартай болох эхний алхмууд хийгдэж эхэлдэг байх нэ. Тэгэхээр хүний одоо энэ архаг өвчнүүд ханаас үүсдэг вэ гэхээр дандаа бидний юунаас үүсдэг. Одоо жижигэн алхмууд маань цугларсаар хагаад маш том зүйлийг бий болгочихж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ жижигэн зүйлүүдийг цэвэрлэхдээ бас яг адилхан жижиг деталуудаар энийг маш сайн одоо бүрдүүлж цэвэрлдэг байж байгаа. Тэгэхээр одоо нэгэнд бохирдсон юм ч одоо хаялаа гэсэн юм байхгүй. Та хизээ ойлгосон цагаас эхлээд цэвэрлээд арчилахад энэ маань буцаад сэргдэг ийм гахалтай одоо үр дүнтэй байж байгаа юм шүү дээ тийм ээ. За тийм учраас бид нар өнөөдрөөс эхлээд body detox програмаа хийж явахдаа хооллолтын дээрээ маш сайн анхаарч өгөх юм бол бидний нарийн гидсний шимэгдүүлэх чадвар нь нэмэгдээд таны тархинд маш сайхан мэдээлэлүүд очиж та эрүүл залуу одоо амжилттай хүн болох боломжтой байж байгаа. За хэдүүлээ бүтээгдэхүүнүүдээ хаана хэрхэн яаж үйлчилдэг үү гэдэг рүү орцгоё. За бидний ууж байгаа зажилтдаг эслэг гэдэг бүтээгдэхүүнүүдээс хэдүүлээ хэлцгээе. За зажилтдаг эслэг гэдэг энэ эслэг дотор маань хүний биед одоо уустдаггүй 13 төрлийн эслэг орсон байж байгаа. Тэгэхээр эслэгийн тухай бид нар судлаад үзэх юм бол уустдаг эслэг, уустдаггүй эслэг гэсэн хоёр бүлэгт хуваагдаж байгаа. За уустдаггүй эслэг маань болохоор яах вэ гэхээр бидний биеийг яг 100% цэвэрлэх боломжтой ийм эслэгнүүд байж байгаа. За тэгэхээр бид нар хүмүүс ингэдэг юу яа
гизээ цэвэрлэхийн тулд лимонтой ус ууя те. Усандаа сайхан лимон хийгээд чай уур хийгээд өргөс тэмэг хийгээд тэгээд ингээ өдөртөө уугаадах юм бол дотор үхийг хайлуулдаг. За маш сайн гизэг цэвэрлэдэг ийм одоо шингэн байж байгаа гэдэг бид нар интернетээс сураад маш ихээр хэрэгэлдэг. За энэ маань зүгээр бидний нөгөө уух усны хэмжээг одоо уухад одоо амттай байлгах. За дээрэс нь бидний одоо ус уух тэр дуршлыг нь амттай байгаа учраас нэмэгдүүлж байгаа учраас хүмүүс энийг одоо өөх хайлуулна гэж бодоод байгаа болохоос биш, энэ одоо 3 орцтой усанд ямар ч өөх хайлуулах үйлчлэгээ байхгүй байж байгаа. Тэгэхээр бид нар юуг андуурдгүү гэхээр гидс цэвэрлэнэ гэдгийг бид нар маш амархан цэвэрлэгдчихдэг гэж ойлгодог нь бидний алдаа байж байгаа. Тэгвэл бид нар гидсээ яг цэвэрлэхийн тулд яах вэ гэхээр нөгөө хүний биед уусдаггүй эслэгүүдийг маш их хэмжээгээр өртөө авч иж дээрэс нь олон хоног энийг яг ёсчлон хийж иж бидний энэ одоо гидсний бөглөрөөс гидсний тэр нөгөө цавуулгууд маань маш сайн арилдаг байж байгаа ахна шүү дээ, тийм ээ. За энийг их сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр 13 төрлийн эслэг орсон учраас бид нар зажилтыг эслэгийг өөр юугаар ч орлуулж болохгүй. Зөвхөн зажилтыг эслэгээрээ л гидсээ цэвэрлэх юм бол таны гидс хамгийн сайн цэвэрлэгдэнэ. За гидс цэвэрлэгдээд үр дүн гарч байгаа нь яаж мэдэгдэх вэ? Бидний өтгөн яг банан шиг хэлбэртэй гардаг болдог. Та яг body detox програмыг хэрэглээд хэрвээ зөв ууж идж байгаа, зөв хооллож байгаа, зөв усаа ууж байгаа болвол 3 дахь өдрөөс эхлээд таны өтгөн өглөө гарах ёстой. 1-р. 2-р гэх юм бол таны өтгөн яг банан шиг хэлбэртэй гарах ёстой. За бид нар баасны бүтцийг аваад үзэх юм бол бидний баасны 3-ны 1 нь шингэн буюу ус байж байдаг. За 3-ны 1 нь болохоор бидний одоо идэж уусан хоол хүнсний бүтээгдэхүүнүүд байж байгаа. За 3-ны 1 нь болохоор бидний биед байсан муухай зүйлсүүд буюу бидний одоо биедээсэн муу өөхтос, муу хордлого, хоолны ямар ч ашиггүй хэрэггүй хэсгүүд маань одоо өтгөнөөр ялгарч байгаа байх нь шүү дээ. За тэгэхээр бид нар энэ удаагийн програмын гол зорилго юу вэ гэхээр өглөө болгон банан шиг баас гаргах зорилгыг бид нар өвөрлөх ёстой байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээд та өөрийнхөө гаргаж байгаа ялгцсан дээрээ буюу баасан дээрээ маш сайн анзаарах хэрэгтэй. За анзаарахаар яах вэ гэхээр бидний баас маань юу яа? Хоргол шиг байна уу? Эсвэл хит шингэн байна уу? Тийм ээ. Бүр одоо хав хатуу байна уу? Яг энийг анзаарж агаад хоол болон ус бүтээгдэхүүнийхээ хэрэглэн дээр одоо дахиад ажиллах хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ. Эхний 7 хоног та яг өтгөн гадагшлалтан дээрээ маш сайн анхаарал тавихаар 2 дахь 7 хоногоос эхлээд бидний өтгөн гаралт маань чигдрээд ирнэ. За энэ үед яах вэ гэхээр яг өглөө болгон сайхан эрүүл яг тэр одоо үсгэлэнтэй банан шиг бас маань гарч эхлэх байна шүү дээ, тийм ээ. За ийм байж байгаа шүү. За тэгэхээр зажилтыг эслэгийг бид нар 300 г усаар даруулж унах гэж байгаа, тийм ээ. Өдрийн хоолны араа сууж байгаа шүү дээ. За тэгэнгүүт яадгүй гэхээр бид нар өдрийн хоолны араас зажилтыг эслэгээ нэг ширхгийг амандаа сайхан заажлаад уусгаад, тийм ээ, амны хөндөгөө маш сайхан цэвэрлээд, за энэ зажилтыг эслэгийг бүр ингээд амандаа удаан зажиллахаар яг одоо шүдний утас шиг, тийм ээ, шүдний одоо энэ шүд буйл хоёрын завсраар урсан хоолны үлдэгдэл, за одоо шүдний завсарт байдаг тэр бохирдлуудыг хүний одоо тий хил хүрдэггүй хэсгийг, хилний одоо өнгөрийг, буйлны одоо гадна тий салстыг маш сайн цэвэрлж өгдөг юм гайхалтай бүтээгдэхүүн баггүй юу. Тийм учраас бид нэр зажилтыг эслэхэд амандаа байлгаа шүлсээрээ дэвтээгээд, за тэгээд зажлаад бүх хэсэгтээ ингээ мэдэрч зажилж идэвэл маш сайн байдаг.
За ингээд зажлаад идчихлээ. Араас нь 300 г хүйтэн бүлээн усыг нэг дор уун. Тэгэхээр зажлаг эслэгээ уухаас өмнө усаа хажуунаа аяглаад бэлдээ тавиа гэсэн үг байхгүй юу? Тэгээд гүд гэд нэг дор усаа ууж дуусгах хэрэгтэй шүү. За юм. Тэгжээж энэ зажлаг эслэг маань ходоодонд ороод задраад тэгээд ийм шингэн утас болж хувирдаг. За ингээд энэ шингэн утас маань болохоор цаашаад яваад бидний нарийн болон бүдүүн гэдсийг одоо төмөр зүлгүүрээр ингээд зүлгүүрдэж байгаа юм шиг тэр даалт хэлбэрийн үтгэ хаталтыг бүр ингээд сэндийчж цэвэрлж өгдөг байхгүй юу. Бид нар нэг ингээд тоогоо түлчгэрээ юм уу эсвэл одоо галтгоонд их цэвэрлэгээ гэхээр төмөр зүлгүүрээр ингээд хуучин муусан бохирдлуудыг хүний гараар арилахгүй байгаа, хусагдахгүй байгаа зүйлийг төмөр зүлгүүрээр ингээд зүлгэж цэвэрлэдэг штэ тийм ээ. Ерөөсөө зажлдаг эслэг яг тэгэж цэвэрлэдэг гэдсийг. Тийм учраас лимонтой усаар гизэг хизээж цэвэрлэдэггүй байх нэ. Хизээж одоо хоолны жор бариад юм уу эсвэл одоо гиз цэвэрлэгээний жор бариад чавганы шүүс мүс уугаад ингэж зүлгэж цэвэрлэхгүй. Тийм учраас бид нар зажлдаг эслэгийг заавал хэрэгжилж сурнаа гэдгийг ойлгоорой. За юм. За хэрвээ та зажлдаг эслэгээ хэрэгжилж авах үедээ өдөртөө биеийн килограммжиндээ тохирсон усыг уухгүй байвал яах вэ гэхээр энэ зажлдаг эслэг маань өөртөө одоо шингэнийг одоо шингээж аваад тэгээд тэр шингэнийхээ оролцоотойгоор ийм том утас болоод ийм банан шиг хэлбэртэй утас болж байгаа байхгүй яг ийм бананы хэлбэртэй ийм утас болоод тэгээд нөгөө нэг гидсний одоо даалт хэлбэрийн өтгөн хадалт тэг хананд наалтсан удаан сар жилийн бохирдлууд сахар өөх тос нүүрс ус тийм ээ тэр муу муухай бохирдол болгоныг ингээд сэндийчээд ингээд хөндөрүүлээд цэвэрлэдэг байхгүй юу. Тэгээд та усаа уухгүй байх юм бол яах вэ гэхээр энэ одоо зажлдаг эслэгт маань шингэн хэрэгтэй учраас таны биед байгаа энэ шингэнийг өөртөө ингэ шингээж авдаг. Ингэхээр та одоо усны дутагдалд орох эрсдэлтэй байх нь шүү дээ. Тийм учраас яг одоо ингээд 900 граммаас одоо тий 3 литрийн хэмжээтэй сав бэлдээд тэгээ өдөртөө уух усаа бүр яг бэлдэх хэрэгтэй. За би болохоор өөрөө яадаг вэ гэхээр ингэ тийм би болохоор 900 граммын савлгаатай сав бэлтждэг. За тэгээд сэрүүлгээ тавиад тийм ээ аппликейшн дээрээ сэрүүлгээ тавьчихдаг. За ингээд яг тэрүүгээр өдөрт 3-ыг ууж одоо дуусгадаг гэсэн үг байхгүй юу. Тэгээд сэрүүлэг дуурангууд нь яг нөгөө уснасаа балгаад нэг 40-50 г усыг нэг дор уугаа явуулдаг. За ингэхээр нөгөө бид нар шингэний дутагдалд орохгүй маш сайн гидсмэн цэвэрлэгдээд за тэгээд одоо өтгөн маань яг банан шиг хэлбэртэй гарч эхэлдэг байх нь шүү дээ. Ийм байж байгаа. Тэгэхээр 21 хоног бид нар зажлдаг эслэгээр гизээ цэвэрлэхээр бидний гиз ямар гоё цэвэрхэн болно гэж бодож байна. За ингээ гайхалтай цэвэрхэн болохоор юу өөрчлөгддөг вэ гэхээр арсны өнгө өөрчлөгддөг. Царай аим гоё гялгар толгор сэвхгүй ийм гоё уян хатан ийм чанга тэг гэрэлцсэн арьстай болж эхэлдэг. За хоёрдугаарт ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр их унтахаа болдог. Одоо өглөө босч чадахгүй, өөрийгөө дайчилж чадахгүй тий нойрондоо ингээд дарагдаад идэг штеп. Энэ нойрон дарагдах байдлууд засагддаг. За 3 дугаарт яах вэ гэхээр бидний нөгөө хоолны байдлууд маань засагддаг. Буруу хоол идэхээс татгалзаж эхэлдэг. Илүү их одоо эрүүл, илүү одоо эслэгээр баялаг тий зөв одоо харьцаатай хоолыг бид нар өөрсдөө сонгож идэж чаддаг болдог. Ийм гайхалтай үр дүнгууд гардаг байж байна. Тийм учраас бид нар зажлдаг эслэгийг яг одоо зөв хэрэглэх хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол бид нар яг анзаарч хэрэглэх хэрэгтэй байх нэ. Хаан дээр үчин тийм ээ. За тэгэхээр одоо энэ дэр нөгөө миний ярьсан хэсэг маань шүү дээ тийм ээ. Яг одоо энэ дээшээ доош энэ шүдтэй юм шиг харагдаж байна тийм үү? За энэ бол бидний гидсний хан дотор хан ингэж харагддаг байж байгаа. За тэгэхээр энэ ханыг эслэг буюу усны тусламжтайгаар ороод яг төмөр зүлгүүр шиг сэндийчээд дотор нь наалтсан өөгтөс сахар нүүрсүс хоолны үлдэгдэл удаан сар жил бидний одоо намраа очуур идэм маань завсар нуугдсан байсан тэр балиар муухай бохирдлуудыг
сайхан цэвэрлж өгдөг байх нэ. За тэгэхээр зажилтдаг эслэгийг бид нар яах нь шүтэж амьдрах хэрэгтэй байх нь тийм ээ. За зажилтдаг эслэггүйгээр бид нар одоо бие цэвэрлэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байх нэ. За ингээд бидний одоо гидсийг маань маш гоё цэвэрхэн болгоод өгдөг байх нь. За манай админ маань бичлэгийг маань оруулахгүй байх юм. За тэгэхээр хэдүүлээ зажилтдаг эслэгийг ойлгоцсон тийм үү? За тэгэхээр бидний нөгөө нэг гидс маань ингээ сайхан цэвэрлэгдээд ирэхээр нөгөө гидс хасагдаад хэвлийн эсгэрээ бид нар одоо нарийсаж эхэлдэг байна. Хэвлийн яг энэ ингээ унжсан юм бүдүүн хэсэг те энэ тарган хэсэг юу гэдэг вэ гэхээр ерөөсөө гидсний бохирдол буюу муу өөх тосны хуримтлал байж байгаа. Бид нар ингээд нөгөө заримдаа энийг бүр ёо тайраад авчих юмсан ингээд нөгөө дургуй штт тийм ээ. Тэгээд даруулга зүүдэг, аль болохоор хувцсаар хаадаг, аль болохоор энийг мэдэгдүүлэхгүй тул нэлээмэр хувцас өмсдөг ч гэдэг юм уу асуудлуудаа ингээд янз янзаар одоо шийддэг. Тэгвэл зажилтдаг эслэгийг ууж гизээ цэвэрлсэний дараа энэ маань өөрөө бүр ингээ багасаад ирдэг. Тэгэхээр body detox програмаа эхлэхдээ та хэд маань яах вэ гэхээр биеийнхээ одоо хэмжих ёстой хэсгүүдээ яг метр барьж байгаа хэмжээд тэмдэглэх хэрэгтэй. За би энэ хичээлийн дараа хэмжээсүүдээ яаж одоо тэмдэглэх үү гэдэг хүснэгтийг бас бэлдээд оруулчихъя. Тэгэхээр хэмжиж бид нар хэр багасж байгаа, хэр сайн үр дүн гарч байгаа гэдгийг хянах боломжтой учраас бүгдээрээ санаа зовхон байхгүй хэмжээрээ. За дээрэс нь body detox програм эхлэхдээ өөрийнхөө одоо нүцгэн зураг буюу левчик төрсиктэйгээ байж байхдаа юу яа? Левчик төрсиктэйгээ байхдаа урдаасаа, ардаасаа, хажуунаасаа авсан яг их зүүдээс авсан зургнуудыг заавал авна. Энэ зургийг та одоо өөртөө ихтгэлгүй байж болно өнөөдрийн хувьд та тийм ээ гэсэн ч заавал авах ёстой. Яагаад авах ёстой вэ гэхээр бид нар дараа нь ямар төвшөнд хүрснээ хянах гэдэг байгаа. Маш олон хүмүүст хэлэхээр хүмүүс ингэдэг авдаггүй би жоохон гайгүй болохоор авнаа гэд ерөөсөө зураг авдаггүй. Авахгүй байснаар яах вэ гэхээр та дараа нь ямар үр дүн гарснаа мэдэх ямар ч боломжгүй. Таны хувцастай зургийг хүн хараад таныг яг ийм байсан юм байна гэдгийг дүгнэх боломжгүй байхгүй юу? За тэгэхээр ойлгосон бах гэж бодож байна. Зураг аваад бид нэр удирдах шаардлагатай байх нь тийм ээ. За тэгэхээр одоо үүнээс цаашлаад бид нар яах вэ гэхээр бүдүүн шулуун гидсний асуудлаа ярих гэж байна. Бүдүүн шулуун гидс маань болохоор баасыг хэлбэржүүлэх, баасны одоо хүний биед ялгагдаагүй үлдсэн хэсгийг одоо цэвэрлээд ялгах, за тэгээ өтөвнийг зөв хэлбэртэй болгож гадагшлуулж өгөх тийм ээ. За тэгээд бактерийг үржүүлдэг гол орчин байж байгаа. Бактери хүний бүдүүн шулуун гэсэн дор одоо үрждэг, хөгждөг, оршдог, амьдардаг. За бактери байгаа нөхцөлд бид нар pH баланс маань зөв байгаад тэгээд бид нар эрүүл сарвал амьдарч байгаа. За тэгэхээр сүүлийн үед хүмүүс бактерийн талаар бас маш их ойлголттой болсон байж байгаа. Бид нарт ашигтай бактери буюу пробиотик гэж нэрлэдэг байгаа тийм үү. Тэгэхээр пробиотик бид нар одоо нөгөө бүдүүн шулуун гэсэнд үржиж өсөж
одоо оршдог гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүүхдэд бид нар яадаг вэ гэхээр нялх хүүхэд одоо цэцэг алдахаар нялх хүүхэд өвдөхөр бид нар баасыг нь маш их ажигладаг тийм үү. Бижмэгтэй байна, бижмэггүй байна. Бактери үгээр өссөө гэж тийм ээ. Яг үүнтэй адилхан бид нар өөрсдөд маань ч гэсэн бактери хэрэгтэй гэдгийг мартцсан байдаг, ойлгодоггүй тийм ээ. Тэгэхээр биднэрт маш их бактери хэрэгтэй. Бактери бид нар үржүүлээд өсгөөд эхлэх юм бол өтгөн хатгаа болдог. Өтгөн зөв хэлбэртэй гардаг, гидсгэрээ таргалахаа болдог. Одоо нөгөө нэг гидсний тэр таглагдсан, бөглөрцөн хэсэг маань бактери үржүүлээд эхлэхээр өсөөд бид нар одоо тархи руу очиж байгаа тэр синапс буюу мэдээллүүд маань маш идэвхтэй болж эхэлдэг байж байгаа. Тийм учраас бид нар бактеригүйгээр бас body detox-ыг хийх боломжгүй. За тэгэхээр манай пробиотик буюу тийм ээ бактери байгаа учраас өвлийн илгэн дээр бактери ууж болно. Хоёрдугаар харга нь юу вэ гэхээр гизээ цэвэрлээд инулийн тэслэгээ бид нар аваа явахаар бактери маань яг бидний биед үржиж эхэлдэг байж байгаа. За тэгэхээр хэдүүлээ одоо нарийн шулуун гэдсээ тийм ээ томруулаад ингээ харах юм бол одоо энэ том зурган дээр байж байгаа шиг яг ийм дотроо ийм тэмдрүүлүүдтэй ийм хуруунууд ингээ олон хуруунууд ингээ гоцолгоо барьсан юм шиг тийм ийм тэмдрүүлүүдтэй бүр ингээ томруулаад ажиглах юм бол хилэн материалтай ийм даавар шиг ингээд өснүүд нь намраа байж байгаа ийм цагиргаан хэлбэртэй юм те турба хэлбэртэй ийм эрхтэн байж байгаа. За энэ одоо хуруу шиг энэ тэмдрүүлүүд маань яа гэхээр гаднаас орж ирсэн хоол хүнс юу ч байсан гэсэн энийг ингээ өөртөө ингээ дэвтэйгээд шингээж авдаг буюу парампушиг шиг одоо тийм парампушиг цаас шиг ийм нэвчүүлж шингээдэг бүтцтэй эрхтэн багхгүй юу нарийн гидс маань. Ингэж одоо хоол хүнсийг шингээж иддэг. Тэгээд цаашаа тархи руу дамжуулаад бидний бид тараадаг ийм одоо сонин тэ үүрэг оролцоотой эрхтэн байж байгаа. Тэгэхээр бид нар энийг яах вэ гэхээр нөгөө цэвэрлэхгүй бол бөглөрснөөс болоод бид нар юу ч идсэн гэсэн яг нөгөө идсэн уусан хоол хүнс маань гулгаад явцдаг. За жишээ нь та гизээ цэвэрлэхгүй байхдаа Duplex уулаа гэхэд Duplex-ний 20% шингээж аваад 80% нь баас болоо гарчдаг байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар эхлээд гизээ цэвэрлэх нь өндөр ач холбогдолтой байгаа. Одоо бидний гидсний нөгөө бөглөрөл явцсан үед яах вэ ингэж байгаа. Одоо энэ ингээ нөгөө намраа очоор идмэн байна шүү дээ тийм ээ. Энд ингээд нүүрс уссаар очиод төгжээ үүсэж байгаа. Нүүрс ус гэдэг маань гурил будаа бүх төрлийн нүүрс усыг хэлж байгаа тийм. Нүүрс усаар баялаг хоол хүнс идээд хахаар нөгөө бидний бид задарч амжаагүй нүүрс ус буюу дээд гурилууд маань одоо энэ нарийн гидсний хананд очоод энэ тэмдрүүлүүдийн завсраар очоод ингээд суучдаг. За тэгэхээр та нар ингээд нөгөө жанхуу төсөөлөд үзээрэй тийм ээ. Жанхуу одоо нөгөө жанхуу гэдэг чинь цавуу байгаа шүү дээ. Тэрүүгээр бид нар цонхны одоо юг дулаалга хийдэг байсан шүү дээ. Тэгэхэд ямар муухай юм цавуулаг зүйл үүсдэг вэ? Яг тэр таны гидсэнд очоод ингээд сууч чина гэсэн үг байхгүй юу? За ингэж бидний одоо энэ нарийн гидсний дотор хананд маань бөглөрөл үүсдэг байна. За дараагийнх нь яах вэ гэхээр бид нар энэ одоо өөх тос арилгаагүй нөгөө нүрс арилгаагүй байж чадал яах вэ гэхээр өөх тос хансан ханаг тий хансан өөх тос буюу одоо муу өөх тос дээрэс нь масл маргарин транс өөх тосуудыг өдөр тутамдаа хэрглэж байгаа шүү дээ бид нар. За энэ транс өөхтөөс ороод нөгөө нүүрс усан бөглөөний чинь гадна талд нь очоод ингээ өөх маань зарцаад ингээ дахиад наалтчихж байгаа байхгүй юу. Ингээ хоёр дахь үеийн одоо бөглөрөл үүсэж чинь ингээ үүсэж чинь тийм үү. За ингээ байж идэл чи бид нар дээрэс нь сахартай одоо ундаа сахарлаг зүйлүүд тийм ээ бүх төрлийн сахарууд энд явагдаж байгаа их бага хэмжээгээр хэрглэж итэл энд очиод ингээ 3 дахь зэрэгэн бөглөө буюу өөх нүүрс ус өөхтөөс сахар гэсэн юм 3 давхар бөглөө үүсэж байгаа хгүй юу ингээд энэ гидсний маань тэмдрүүлэг дотор тэнгууд энэ гидсэн дотор юу үлдэж байна энэ хурууны үзүүрүүд л үлдсэн байгаа гэсэн тийм ээ. За энэ хурууны үзүүрүүд л үлдсэн тохиолдолд нөгөө хоол хүнсээ ингээ шингээхдээ энэ үзэхгүй энэ урд үзүүрээрээ л шингээж авч байгаа. За ингээд энэ дөнгөж энэ цохож байгаа үзүүрүүд маань шингээхдээ одоо би жишээ нь Duplex уулаа. За би одоо тэ омега 3 уулаа гэж бодоход энэ тэмдэглэлүүдээр л шингээж байгаа учраас Duplex-ийн үр нөлөө бага байгаа байхгүй. Хүмүүс ингээл Duplex уусан ч амар гоё алсан гэж ярьж дээ тэ. Тэгсэн чинь надад үйлчлэхгүй байна. Яагаад үйлчлэхгүй байгаа? Нөгөө намрын хучуур идэвд маань ингээ бөглөрцөн ийм жижиг хэсгээрээ шингээж байгаа учраас зөвхөн одоо 20% шингээж авч чадж байгаа. За тэгвэл энэ үед нь бид нар ажилтдаг эслэгээ уугаад энэ нүлийн тэслэгээ уухаар яах вэ гэхээр
бүр ингээд нөгөө сэндичж энийг маань ингээд цэвэрлээд бүх энэ намрын очор эдүүдийг маань нээгээд өгөхөөр одоо би Dapplex-ээ бүх намрын очор эдүүдээр ингээд шингээж уусгаж авахаар Dapplex-ийн 80%-ийг нь өөртөө шингээж авч байгаа ахна штэ. Тэгэхээр бид нар юу ч хэрэглэхийн өмнө эхлээд body detox хэрэглэж биеэ цэвэрлэх нь хамгийн өндөр ач холбогдолтой гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд энэ инулийн тэслэг гэдэг гайхалтай эслэг маань өглөө болгоны ширхгийг усанд найруулж ууснараа яах вэ гэхээр нарийн гидсний шимэгдүүлэх чадварыг нэмэгдүүлдэг байж байгаа нэгдүгээр ажил нь. Нарийн гидсний шимэгдүүлэх ажил гэхээр саяны одоо юу маань байх нь штэ. Энэ үг намрын очор эдүүдийг маань нээж өгөх нь. За хоёрдугаарт гэх юм бол энэ яах вэ гэхээр инулийн гэдэг маань пробиотикийн хоол буюу пребиотик гэж явдаг. За тэгэхээр бидний гидсэнд угаасаа бактери байгаа учраас бид нар амьд байгаа. За гол нь бидний буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, дээрэс нь гидсэндээ энэ бактеринд анхаарахгүй байсараад бактери маань тооцоорсон байгаа бактериуд маань одоо хоол хүнсгүй тэжээлийн хомсдолд орсон байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ тэжээлийн хомсдолд орсон бактериудыг бид нар тэжээж, үржүүлж, өсгөж, омгийг нэмэгдүүлэх ажлыг бид нар хийх ёстой. За тэгэхээр бидний биед маш олон омог байх ёстой, омог төрөл байх ёстой, колон байх ёстой. Гэтэл бид нар цөөхөн төрлийн колонтой байгаад байгаа юм. За ямар хүмүүс цөөхөн төрлийн колонтой, ямар хүмүүс олон төрлийн колон буюу олон омгийн бактеритай байдгүй гэхээр та олон төрлийн жимс ногоогоор хооллдог, олон орцтой хоол иддэг байх юм бол таны бактери илүү олон төрөл байдаг. Та зөвхөн нүүрс ус, өөх тус тийм энэ хоёроо хооллоод ах юм бол таны одоо бактерийн колон буюу омг нь цөөн байдаг. Энэ байж ах нь. Тэгэхээр бид нар нөгөө нэг дөнгөж төрсөн хүүхдийг тийм 6 сараас эхлээ хоолнд орохоор нь бантан үг гэдэг маань тэр хүүхдийн одоо нөгөө нэг суур бактерийг нь маш цөөхөн дотоо бактери бий болгож өгж байгаа. Нүүрс усан дотор ямар ч бактери байхгүй учраас тэр колон нэмэгдэхгүй байх нь шүү дээ. Тэгвэл одоо хүүхдээ та бор хоолнд орсон цагаас нь эхлээд луун, алим, банан, тийм ээ, авокадо, брокколи, за бусад төрлийн одоо жимс ногоон дасгаад ирэхээр тэр хүүхдүүд илүү олон төрлийн колонтой болж өсдөг бактерийн хувьд тийм ээ. Тэгэхээр бид нар хоолоо өдрөө болгон одоо нэр төрлийг нь олшруулах хэрэгтэй. Хэдий манай гэрийнхэн одоо улаан манжиг иддэггүй гэж татгалзаад байх биш. Улаан манжиг би яаж гэрийнхээ хоолнд оруулах уу гэдгийг бодож төлөвлөж тэрийг одоо хүмүүс одоо тохирсон амттай хоол бэлдэж хоолны соёлонд оруулах юм бол таныг одоо гидсэнд байгаа бактерийн омог нь нэгээр нэмэгдэнэ гэсэн үг байхгүй юу. За ингээд одоо Nutrilite-д бол 6 омгийг өөртөө шингээсэн юунууд эхэлж байгаа. Бактериуд маань байж байгаа тэрийгэ ууж хэрглэж болно. Дээрээс нь тэр бактерийг гаднаас авахаас гадна одоо бидний цэвэрхэн гидсэн дотор маань бактери амьдрах нөхцөлөө бий болгоно гэсэн. За амьдрах нөхцөл нь бий болов. Бид нар гэдэг штэ. Олон жил амьдраад дасцсан байрнаасаа нүүгээд өөр газар шинэ байр авахаар нөгөө шинэ байранд амьдарч дасдаггүй тий. Яг тэрнтэй адилхан бидний гидсэнд анх орж ирсэн шинэ бактери маань амьдарч дасдаггүй. Буцаад өтгөнөр гадагшилчдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ бактерийг амьдарч дасгахын тулд яах вэ гэхээр 21 хоногоос 90 хоногт одоо тэр бактерийг одоо удаан хугацаанд авч иж энэ маань дасдаг гэсэн үг байна шүү дээ. За энийг ихсэн ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол бид нар саяны нөгөө инулийн тэслэг гэдэг эслэгээрээ тэр колонууд буюу тэр бактериудыг хооллох хэрэгтэй байна. Бактери маань яг бид нартай адилхан стрессдэг, тайвширдаг, амардаг, цаддаг, тийм ээ баярлдаг, ууралдаг, ажиллаа хийдэггүй бүр ингээд яг хүнтэй адилхан юм амьд организм баггүй бактери гэдэг маань амьд организм те. Тэгэхээр үүнийг хооллох хэрэгтэй. За инулийн тэслэгээр хооллолдог байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар өглөө одоо инулийн тэслэгээ ууж гидсээ цэвэрлэнгээ бактери хооллох шаардлагатай байх нэ. За манайхан бас уучлаарай. Миний хичээл нэлээд удаан ордог. Гэхдээ хамгийн чухал хэсгүүд яригдж байгаа учраас та нар маань ажлаа зохицуулаад заавал бүрэн сонсороо. Болж игэл 3 удаа энэ хичээлийг сонсох юм бол танд одоо нөгөө бактери бидний бие тогтдог шиг энэ мэдээлэл маань тогтож шингэж ордог байгаа шүү. За хитрхээ удаан байна гэж битгий шүүмжлээрэй гэсэн үг тийм ээ.
За тэгвэл бидний биед эслэг ямар хэрэгтэй юм бэ? Эслэг хэрэгтэй гэдгийг ойлгоогүй цагт бид нар эслэгээр хооллох одоо боломжийг өөртөө нэмж өгдөггүй. Тийм учраас бид нар эслэгээ эхлээд биднэрт хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй байх нэ. За эслэг бидний тархинд хэрэгтэй буюу мэдрэлийн үйл ажиллагааг тэтгэж өгдөг байх нь байна. Хоёрдугаар эслэг маань зүрх судасны үйл ажиллагаа нь хамгийн чухал одоо үүрэгтэй байж байгаа. Цусыг өтгөрхөөс сэргийлдэг, цуснд бүлгэн үүсгээс сэргийлдэг, зүрхэнд эргэлдэж байгаа цусан хангамжийг одоо зөв байлгах буюу хамгийн одоо сайн цусаар бид нар одоо бие хангахад эслэг хэрэгтэй байдаг байж байгаа. За 3 дугаар хач холбогдол нь биеийн жин хэвийн байлгаан тийм ээ. Эслэгээр маш их хоололдог хүмүүс хизээч бүдүүрдэггүй. Эслэг баг хэрэглээд ирэхээр хүмүүс биеийн жин өөрчлөгдөж, биеийн жин одоо ихсдэг байж байгаа. Тэгэхээр эслэг үнэхээр одоо чухал хэрэгтэй байж байгаа биз. За хүмүүс нөгөө зүрх судас тарих гэрнэх тоохгүй байсан. Биеийн жин гэнгүүт аяг тоодог тий. Тэгэхээр энэ бидний нүдэнд харагдаад байгаа хэсэг маань учраас бид нар биеийн жин дээр маш их ач холбогдол өгдөг байх нэ. За эслэгээр баялаг хоол хүн сэргийлдэг хүмүүс чихрийн шижин өвчнөр өвдөх магадлал маш бага байдаг. Эслэгээр баялаг хооллдог улс үндэстэнд чихрийн шижин өвчний тохиолдол маш бага байдаг нь эслэгийн ач холбогдол байх нэ. За дараагийнх нь эслэгээр баялаг хоол хүн сэргийлэх юм бол насжилт үүсгээс хамгаалдаг буюу та биологийн насаараа болон одоо тий байгалийн насаараа залуу наснасаа залуухан харагдах боломжтой гэсэн үг. Овор багтаа харагдана гэсэн үг тийм ээ. За дараа нь эслэг маань гидсний бактериудыг хамгаалж гидсийг бактеритай амьдрахад нь тусалдаг байх нь. За дараагийн нэг үүрэг нь юу ах вэ гэхээр эслэгээр баялаг хоол хүнс их хэрэгэлдэг байх юм бол эсийг хамгаалж, эсийг сайжруулж, эсийн удмын мэдээллийг одоо зөв хадгалдаг байж байгаа. Энэ бол гайхалтай одоо үүрэг буюу үр дүн баггүй юу. Тэгэхээр бид нар эслэгийг одоо хоолндоо маш ихээр хэрэгжилж сурах хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой байх нэ. За дараа нь эслэг бид нарыг архаг хууч өвчнүүдээс сэргийлдэг байх нь. Архаг өвчин гэхээр маш олон өвчнүүд байж байгаа. Ер нь хоолоо өвдөхөөс эхлүүлээд бүх өвчин үүсдэг гэж ярьдаг тийм үү? Тэгвэл энээс үүссэн бүх төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Уламжлалт хангах ухаанд өвчнийг хувааж үзэхдээ 3 шалтгаанаас үүссэн гэж үздэг. За энэ шалтгаанууд маань явсаар хагаад эхлээд 101 өвчин үүсгдэг. За ингээд 101 өвчин маань нөгөө шалтгаануудтай хуваагдаж явсаар байгаад ангилагдаад явхаараа 404 өвчнийг үүсгдэг. За энэ 404 өвчин маань цаашаа тэлээд 1001 өвчнийг үүсгэдэг гэж үздэг. Тэгвэл эслэг та одоо байнга хэрэгжилж сурах юм бол бид нарыг энэ 404 төрлийн өвчнөөс сэргийлэх боломж нь эслэгэнд нуугдчихэдэг байх нэ. За тэгэхээр хэдүүлээ энэ 21 хоногт эслэгээр баялаг хоол хүнсийг хэрэгжилж сурцгаая. За тэгэхээр одоо энэ дээр харагдаж байна тийм үү? Заачилдаг эслэг, инулинтэй эслэг хоёроо тавьсан байна. Гидс цэвэрлэгдээд ирэхээр тархинд зөв мэдээлэл очоод бидний тархины үйл ажиллагаа сайжирч бидний амьдрал илүү амжилттай, илүү гэрэлтэй, илүү таны сансны одоо дагуу хийгддэг. Буюу та аз жаргалтай амьдрах боломж нь гидсэн дотор оршиж байгаа байх нэ. Энэ гидс маань болохоор бидний далд тарих буюу мөсөн ориглын нөгөө нэг ёроол хэсэг гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн дээр байдаг тэр тархин доторх тарихаараа биш гидсэн дотор байдаг энэ тарихаараа амьдардаг гэж одоо шинжлэх ухаан үздэг учраас бид нар жинхэнэ тарих буюу 2 дахь тарихаа маш эрүүл, маш зөв байлгахын тулд өдөр болгон хичээж ажиллах шаардлагатай байдаг байна. За ингээ манай 2 эслэг маань гидсийг одоо буюу 2 дахь тархийг маань маш сайхан эрүүл болгож өгдөг байж байгаа. 13 төрлийн одоо усанд уусдаг болон уустдаггүй эслэгийг агуулсан байдаг юм байна. Нарийн шулуун бүдүүн гидсийг бүрэн цэвэрлэдэг. Гидсний ашигтай бактери буюу хооллох одоо тэр үндсэн хоолнд болж өгдөг. Нарийн гидсний шимэгдүүлэх үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Хоол боловсруулах замын pH балансыг тэнцвэржүүлнэ. За тэгэхээр маш олон хүмүүс төр pH баланс нь хүчлэг болцсон явж байгаа. Хүчлэг байгаа үед бид нар яадаг вөхөр маш их архаг өвчнөр өвддөг. Юу ч идэж уусан, бие эрүүл байдаггүй, арсны өнгө гэрэлгүй байдаг тийм ээ. Стресс бухимдал ихтэй байдаг.
өтгөн хаталт ихтэй байдаг, цус өтгөн байдаг гэд pH баланс одоо алдагдаад ирэхээр бүх юм алдагдаад ирдэг байж байгаа. Тэгвэл эслэг маань pH балансыг зөв болгож өгдөг байх нь шүү дээ. За ингээд эслэг маань усны зохицуулгыг хийхэд өндөр ач холбогдлыг үзүүлдэг. Цаашлаад өтгөн хаталтыг бууруулж өтгөн хаталтгүй болгож өгдөг. Өдөр болгон хүндрэхэд тусалдаг байх нэ. Тэгэхээр эрүүл хүн өдөрт хэдэн удаа хүндэрсэн байх ёстой вэ гэхээр одоо бодис солилцоо хамгийн сайн өгдөж байгаа эслэгээр баялаг хоол хүн сэргэлдэг гизний нөгөө намраа хожир үед бөглөрөөгүй байгаа хүмүүс маань өдөрт 2-3 удаа хүндэрнэ гэсэн одоо энэ онл байж байгаа. Тэгэхээр бид нар 2-3 удаа хүндрэх зорилгынхон төвшөнд хүрэхийн тулд эхлээд өдөрт 1 удаа хүндэрдэг байх ёстой. За цаашлаад эслэг маань дархлааг сайжруулдаг байх нь байна. За хэвлийн өглөлтийг бууруулж галбиржуулдаг буюу зөв биеийн жиндээ очиход одоо тусалдаг хамгийн чухал бүтээгдэхүүн маань юу байх нь вэ? Эслэгнүүд маань байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 21 хоногийн програмыг хийхэд эслэггүйгээр явах боломжгүй. Эслэгийг өөр ямар нэгэн юмар орлуулна гэдэг нь худлаа байх нэ манайхаа. Яг энэ хоёр эслэгээ авч иж бид нар хамгийн зөв гидсийг өөртөө бий болгох ёстой гэдгийг болохоор. За body detox програмын үед тэгвэл элэг цус маань ямар үүрэгтэй юм бэ? Заавал цусыг цэвэрлэх ёстой юм уу? Заавал элэг дэмжигчийг авах ёстой юм уу гэдэг дээр явцгаая, тийм ээ. Элэгний үүргийг хэдүүлээ эхлээд ярилцъя. Элэг маань болохоор цэвэрлэх буюу одоо хүний биес холестеринийг гадагшлуулж идэг, тийм ээ. Сахарын зохицуулгыг хийж идэг ийм үүрэгтэй эрхтэн байх нэ. Хоёрдугаар гэх юм бол элэг маань агуулах үүрэгтэй буюу витамины үүсэлтийг дэмждэг одоо хоол хүнснээс хэрэгтэй витаминыг нь ялгаж авдаг гэсэн үг, тийм ээ. За тэгээд хэрэгтэй тэр витаминлэг зүйлүүдийг хүний цус руу зөөж идэг ийм үүрэгтэй байх нь байна. За гуравдугаарт элэг маань хуургах үүрэгтэй. Бидний эзэн хоол маань баас олоо гарахтаа өөр өнгөтэй буюу бор өнгөтэй болж гадагшлаад байгаа нь элэгний энэ хуургах үйлчилгээтэй хамгийн чухал холбоотой. Элэгний ферментүүдээр задраад өнгө нь өөрчлөгдөөд баасны өнгөтэй болж гадагшилж байгаа байх нэ. Тэгэхээр энэ бол элэгний ажил байж байгаа. За дээрэс нь элэг маань болохоор амин хүчлийн үүсэлт буюу нөгөө бидэрт уурэг хэрэгтэй шүү дээ. Энэ уургийг одоо үүсгэж уургийг гаргаж өгч идэг, нийлэгжүүлж идэг хэрэгтэн байх нэ. Дөрөвдүгээрт элэг маань бид энергийг үүсгэх буюу бид нарыг эрч хүчтэй, залуу, сэргэлэн, эсвэл одоо сөрөг, эсвэл тэг шүүмжлэмтгий, юмд дургу энэ бүх зам чанаруудыг гаргаж байгаа хэрэгтэн маань элэг байж байгаа байх нь шүү дээ. За 5-дугаарт цус үүсгэх, цусыг хөөх, цусны үйл ажиллагааг зөв байлгах үүрэгтэй байх нэ. За ингээ хамгийн сүүлийн үүрэг нь юу ах вэ гэхээр элэг маань хуургах үүрэгтэй биес хорт бодисыг ялгаруулж ялгадаг ажлыг хийдэг байх нэ. За ер нь ингээ бүдүүн баргаар ойлгох юм бол цэцгийн машин ингээд дээрэс нь ингээд тогоонд нь сүүгийг хийждэг тийм үү? Бүлэтгээ сүүгээ хийждэг. За энэ сүүний одоо машины тогоонд бидний ходоод гэсэн үг байхгүй юу? За ингээд тэрэмдээ цаашаа ажиллуулж итэл тэр юу маань цэцгийн машин маань юм хоёр цорготой байдаг тийм үү? Энэ хоёр цоргоороо нэгээр нь одоо цэцгий буюу хамгийн сайн одоо сүүний маань уу тий цэцгийг ялгарч идэг, нөгөөдхөр нь одоо хэрэггүй буюу ямар хөхс үг гэдэг тий хөхс юм ингээ ялгарч идэг. Яг энэ ажлыг элэг хийдэг байхгүй юу? Бидний одоо хоолны шим тэжээлтэй зүйлүүдийг ялгаад цус руу аваачж өгдөг, шим тэжээлгүй хэрэггүй хэсгийг нь ялгаад өтгөн болгоод бүдүүн шулуун гэс рүү зөөж өгдөг. Энэ ажлыг хийдэг. За тэгэхээр элэг маань маш том ажлыг одоо хийж байгаа учраас бид нар элгээ цэвэрлэх, элгээ хайрлах, элгэний үйл ажиллагааг дэмжих шаардлага гарч ирж байгаа ахна шүү дээ. Элгийг цэвэрлэхгүйгээр body detox програм бас хийгддэггүй байх нэ манайхаа. За тэгэхээр бид нар элэг дэмжигч буюу одоо Amway Nutrilite тийм ээ life support гэдэг энэ бүтээгдэхүүнээр элгээ буюу цэцэг хөөдөг байж байгаа элэгний үйл ажиллагааг дэмждэг. За тэгэхээр энэ маань элэгний эсийг сэргээж өгдөг. Элэгний эсэнд маш хүчтэй антиоксидант болж очдог. Тэгэхээр одоо таны элгийг ажиллаж байгаагаас нь илүү өндөр түвшинд ажиллуулна гэсэн үг байхгүй юу? За хоёрдугаарт гэх юм бол цус ялгаралтыг дэмжиж цусыг хөөж өгдөг. Тийм учраас та нар анзаараарай. Элэг дэмжигчийг яагаад өглөөний цайны ард ууж байгаа юм бэ гэхээр байгалийн цагаараа өглөөний 9-өөс 11 цагийн хооронд хүний элэг
яг идэвхтэй ажиллаж эхэлдэг цаг хугацаа байхгүй. Тэгээ энэ үед нь цөсийг хөөх энэ процесс явагдаж байгаа учраас бид нар элэг дэмжигчээ ууж цөсөө хөөх хэрэгтэй байх нэ. Энийг ойлгоорой. За тэгэхээр элэг дэмжигчийг өөр цагт уухгүй зөвхөн өглөөний цайны араас уншин манайхаа. За дээрэс нь өглөө хүмүүс ингэдэг өглөөний цайгаа уугаагүй шүү. Тэгвэл одоо уучих уу гэд болохгүй. Та ямар нэгэн байдлаар юм ид. Тэгээд эзнийхээ араас элэг дэмжигчээ уунаа гэж ойлгож болох нь. За 3 дугаарх одоо энэ бүтээгдэхүүний үүрэг нь хорт бодисыг саарамжуулна. Тэгэхээр бидний биед токсик буюу тэр хорт бодисууд нэгэнтээ хуримтлагдсан байж байгаа. Энийг бид нар элэг дэмжигчээр хорийг саарамжуулж одоо нөгөө бүдүүн шүлэн бодис руу хорийг хөөж өгөх гээд байгаа байхгүй юу? Ингээд нөгөө баасаараа хорт бодисоо ялгаруулна. Хөлсөөр хорт бодисыг ялгаруулна. Шээсэр хорт бодисыг гадагшлуулна, тийм ээ? Энэ ажлыг хийж өгдөг бүтээгдэхүүн маань одоо элэг дэмжигч байх нэ. Тэгэхээр элэг дэмжигчгүйгээр бид нар одоо бие цэвэрлэх процесс явагдахгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За элгэнд шаардлагатай буюу БЦ амин дэмээр маш баялаг учраас бид нарыг ядрахаас сэргийлж өгдөг. Яг нөгөө Body Detox 21 хоногийн программыг авч байгаа хүмүүс хичнээн одоо хоолой тамдсан, тийм ээ? Одоо бүтээгдэхүүн уугаад өмнө нь байдаг шиг идэж уухгүй байгаа ч гэсэн ерөөсөө ядардаггүй. Яг юм тогон залгуулсан юм шиг маш гоё эрч хүчтэй байдаг. Тэгвэл энэ эрч хүчийг хийж өгж байгаа бүтээгдэхүүн нь элэг дэмжигч байх нь шүү дээ, тийм ээ? За ингэж ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр элэг дэмжигчийг бид нар яг одоо зааврын дагуу зөв хэрэглэх юм бол өндөр үр дүнг үүсгэх боломжтой байна. За дараагийн бүтээгдэхүүн рүү орцгоо хэдүүлээ. Уураг. За тэгвэл Body Detox программын үед уураг ямар хэрэгтэй юм бэ? Зарим хүмүүс ингэдэг. За би уургийг авах болоод нөгөө гурвыг авчиж гэдэг юм уу те? Уургийн дараа уучи. Би саяхан уураг уудсан. Эсвэл би одоо өөр төрлийн уураг ууж байгаа ч гэдэг юм уу? Ийм хариултуудыг хүмүүс маш ихээр хэлдэг. За тэгвэл одоо Nutrilite-ийн уургийг хэдүүлээ авч үзцгээе. Бидний одоо бид уураг дутагдах тэ ямар процессыг явагддаг вэ? Ямар хүмүүс уургийн дутагдaltaй байх магадлал хамгийн өндөр вэ гэдгийг эндээс хэдүүлээ харцгаая. За цагаан хоолтон буюу цөөхөн төрлийн их усрээр хоололдог хүмүүс уургийн дутагдалд орох магадлал өндөр байдаг. Тэгэхээр ганцхан цагаан хоолтон гэж хэлээгүй байгааз та гэртээ цовин, будатай уурга, шөлтөө хоол, бууз, банш, хуушур гэдэг энэ хэдэн төрлөөр хоололдог бол та уургийн дутагдaltaй байх магадлал өндөртэй байх нэ. Хоёрдугаарт цагаан гурил будаа нүрс усаар баялаг хоолыг байнга хэрэглэдэг хүмүүс гэж юм, тийм ээ. Тэгэхээр бид нар бол нүрс усаар баялаг хоол хэрэглэдэг хүмүүсийнхаа тоонд ордог. Яагаад гэвэл бид нар одоо шин ногоонуудыг төдийлөн хэрэглэж чаддаггүй. Дээрээс нь бид нар далайн гаралтай хоол хүнс хэрэглэдэггүй. Бид нар Япон, Хятад, Солонгосчуудтай харьцуулах юм бол маш одоо хүнд төрлийн нүрс усыг хэрэглэдэг хүмүүсийн тоонд орж байгаа байгалийн бүсчлэлтээрээ, тийм ээ. Тэгэхээр бид нар уургийн дутагдалд байх магадлал маань одоо надад өндөр байгаа гэсэн үг байна шүү дээ. Бамбаа булчирхай болон бусад архаг өвчтөй хүмүүс уургийн дутмагшилтай байх магадлал их өндөр байдаг гэж байна. Хүнд бэлтгэл хийдэг тамирчид, тийм ээ, мэдээж одоо булчингийн масыг илүү их ажилуулдаг байх юм бол танд уурга тэр хэмжээгээр илүү хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй байна шүү дээ. За дараагийнх нь нэг зүйл нь юу гэхээр хөхүүл ээжнэр болон жирэмсэн ээжүүд уургийн дутагдалд орох магадлал маш өндөр байдаг байна. За дараагийнх нь согтууруулах ундаа, хар тамхи, за бусад төрлийн хорт зуршлыг одоо хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс. Энд болохоор бидний одоо тамхи таталтууд орж байгаа. Ундаа кофений хэрэглээ орж байгаа. За ямар нэгэн байдлаар зөв биш бүх одоо хорт зуршлууд орж байгаа. Тэгэхээр манайх одоо сүүлийн үед нөгөө веб гэдэг юм электрон тамхиг маш ихээр эмэгтэй эрэгтэй бүх татдаг болсон байгаа. Энэ нь өөрөө бидний тэр масруулах буюу согтууруулах бүтээгдэхүүндээ орж байгаа буюу хорт зуршилд орж байгаа. Сүүлийн үеийн мэдээлэл дундаас авахад 5 эмэгтэй тутмын нэг нь одоо веб хэрэглэдэг гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Энэ бол амар харамсалтай мэдээ. Эмэгтэй хүн гэдэг эмэгтэй хүмүүс тамхинд ингэж их орсон байна гэдэг бол одоо миний хувьд бол маш юм харамсалтай сонсогдсон. Тэгэхээр хэдүүдээ яагаад би вебийг хэрэглээд байгаа, яагаад надад энэ хорт зуршил байна гэдгийг эрүүл мэндийн талаас бодох юм бол надад ямар нэгэн зүйл дутагдаад байгаа учраас тэрийг нөхөх зорилгоор би юу хэрэглэхээ мэдэхгүй байж байгаад уурга хэрэглэхээ мэдэхгүйгээс болоод
вебийг татсан байх магадлал өндөр баггүй юу. Тийм учраас энэ үед бид нар бас ухамсартайгаар тэр хор зөрчлүүдээс ангид байгаад юу яах хэрэгтэй? Уурга нэмэгдүүлэх хэрэгтэй. За тэр ялангуяа өдөрт та нэгээс илүү аяг кофе хэрэглэдэг бол уургийн дутаг мөргөлтэй байгаа гэсэн үг. Тэгэхээр уургаа сайн аваад кофего багасгаарай. Тэгээд тархинд чинь ямар нэгэн тэр хор зуршлаа нэхэд эхлэх юм бол ус уугаарай. Ер нь тарих юуг ч ялгадаггүй. Сайн байна уу, муу байна уу, хэрэгтэй байна уу, хэрэггүй байна уу гэдгийг ялгадаггүй. Орсон лимийг авдаг. Тэгээд тарих өөрөө сахараар хоололдог юм хэрэгтэй байхгүй юу? Дээрэс нь ханаагүй тусаар хоололдог ийм хэрэгтэй байгаа. Тэгэхээр тархийг бид нар юугаарч хуурж болдог. Сайн юмарч хуурж болно, муу юмарч хуурж болно. Тэгэхээр хүмүүс яадаггүй амархнаар нь муу юмар хуурсан байдаг байна шүү дээ. Тэгвэл одоо бид нар энэ програмын үед сайн юмараа хуурж сурцгаанаа. За, дээрэс нь уургийн дутмагшилд орох магадлалтай хүмүүс насжилт буюу нас захиад ирэхэр хүмүүс уургийн дутмагшилд ордог байх нэ. За, энэ дээр байж нь уургийн дутмагшилд орсны одоо шинж тэмдгүүдийг бид нар яаж мэдэх вэ гэхээр тийм ээ. Нэгдүгээр тархалт буюу бие булчингүй байх. Бүх хэсэг одоо юм булчингүй зүгээр энгийн сул арьстай тийм энгийн сул булчинтай байх нь уургийн дутмагшилтай байгаа. Дээрэс нь эмэгтэйчүүд дээр анзаарэгддэг хамгийн том шинж тэмдэг юу вэ гэхээр энэ нөгөө сугны доотлол буюу тий гарын булганы булчин тий авгаа мах гэж ярьдаг штэ. Авгаа махны одоо байдал нь таны уургийн дутмагшлыг одоо илтгэжээдэг байж байгаа. За ингээд бид нар уургийн дутмагшлыг харахаар нүүрний арьс үрчээ хөнгөгүй болох тийм ээ гоо сайхан талаасаа юм гундаж эхлэх. За хоёрдугаарт яах вэ гэхээр бид нар тархалах буюу ингээд маш ядардаг өөхөлснөөсөө болоод ядралтын шинжүүд үүсэж байгаа. За хөл гарын өвдөлтүүд буюу тийм ээ үе мөчний одоо асуудлууд үүсэж эхэлдэг. За шалтгаангүйгээр одоо шалтгаан нөхцөл үүсэхгүй байхад бие захтандаг, биеийн дээр ямар нэгэн юм гардаг, тий харшлын шинж тэмдгүүд үүсдэг. Энэ нь өөрөө уургийн дутмагшлын шинж тэмдгүүд байж байгаа. За тэгээд булчингаар өвдөх буюу булчингийн одоо үүсэлтүүд маань өөрчлөгдөх тийм ээ булчингүй байх, булчингийн хэлбэр алдагдах, булчин сулрах гэсэн энэ шинж тэмдгүүд маань өөрөө бидний уургийн дутмагшлаас болж үүсдэг байна. Маш олон хүмүүс ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн буюу уураг хэрэглэхгүйгээр одоо тасгал хөдөлгөөн хийдэг, хөлсөө гаргаж ийн гэдэг юм хөлрөгдөх хувцас өмсөд одоо тасгал хийгээлээдэг, бүжиглээлээдэг тийм үү. Энэ болгон маань буруу байдаг. Яагаад вэ гэхээр бид нарт уураг хэрэгтэй байхад бид нар уурга авахгүй зүгээр л нүүрс усыг шатаах гэж ингэж өөрийгөө бидлэггүйгээсээ болж маш их цовоодог байж байгаа. За дараагийнх нь асуудал нь юу гэж юм тийм ээ? Харшлын асуудал. Гэр бүлэрээ харшилтай байдаг айлууд ихэнхдээ уургийн дутмагшилтай байдаг. Танай гэр бүлд 2-оос илүү хүн тантай адилхан харшилтай байна уу? Энэ бол бид нар хоолнд маань уураг дутаад байгаа юм биш үү? Эслэг агуулгадахгүй байгаа юм биш үү? Яг олноороо энэ шинж тэмдгээр явна гэдэг нь тэр алин хоолны соёлтой 100% холбоотой байдаг байх нэ. За ингээд уургийн дутмагшлын үед үс хумс маш амархан хугамтгай болдог, хаагтдаг тийм ээ. Өнгөгүй болдог, бат бэх биш болдог, гоо сайхны асуудлууд үүсэж эхэлдэг тийм ээ. За дараа нь үе мөчний асуудлууд буюу яс амархан хугамтгай болдог, тий зөөлөө амархан гэмтдэг болдог гэх мэтчлэн үе мөчний асуудлууд үүсэж эхэлж байгаа. За уургийн дутмагшлаас болж жин нэмэгддэг, уургийн дутмагшлаас болж хүмүүс илүү их таргалдаг гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За дараа нь уургийн дутмагшлаас болж бидний бөөрийн асуудлууд үүсэж байгаа. Бөөрийн бүх төрлийн одоо өвчин бөөрийн тамирын асуудлууд маань уургийн дутмагшилтай 100% холбоотой байдаг байна шүү дээ. За уургийн дутмагшлаас болж дараа нь зүрх судасны асуудлууд, артерийн даргалт ихсэх, зүрхний шигдээсээр өвдөх, зүрхний тэжээлийн хомсдолд өртөх гэх мэтчлэн энэ зүрх тархины асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр эндээс ингээ харахаар биднэрт уурга дутагдсанаас болж ямар их асуудал үүсдэг юм бэ? Ганцхан уургнаас л болж штэ тийм ээ. Тэгэхээр бид нар уургийг одоо зөв зохистой хэмжээгээр хэрэгжилж хэвших нь одоо эрүүл амьдрахад хамгийн чухал нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
За тэгвэл бидний Nutrilite-ийн уураг маань байж гин тийм ээ. Nutrilite-ийн уураг маань болохоор хүний биед одоо нөхөгддгүү хамгийн чухал хэрэгцээтэй 9 амин хүчлийг агуулж чадсан байдгаараа давуу талтай үндсэн орц найрлагыг аваад үзэх юм бол эрдэн шиш, буудай, вандууны завсрын хальснаас нь гаргаж авсан гайхалтай уураг байж байгаа. Тэгээ бид нар яг энэ бүтээгдэхүүнүүдийг идэж удагч гэсэн уураг эндээс юусаа авдаггүй. Яагаад гэвэл тэр яг завсрын хальсыг бид нар ялгаа хайчдаг. Эсвэл дэлгүүрүүдтэй одоо нэг үйлдвэрүүд маань өөрөө ялгаад зөвхөн тэр үрийг нь биднэрт хүргэж өгдөг юм байж байгаа. За тэгэхээр одоо нэг цөмдөг самрыг ингээ аваад үзэх юм бол бид нар самраа цөмхөр завсар нэг юм бор хальс байдаг шээ тий. Тэрийг бид нар ингээ хаяад чөмгийг нэгдэг. Яг үүнтэй адилхан энэ одоо түүхий эдүүдийн маань завсарт нь яг тэр чөмгөний гадна талд байгаа нэгэн хальс шиг хальс байдаг. Тэрэнд нь уураг эслэх нь агуулгдчихдаг байхгүй юу? Тэгээ энийг нь төрөмдөж хийсэн уураг байна шүү дээ. Тэгэхээр бид нар энийг ямар ч үнээр олж авах боломжгүй түүхий эд байж байгаа шүү. За тэгвэл одоо Nutrilite-ийн уураг маань тийм ээ биеэс хорт бодисыг гадагшлуулна. Яг энэ Body Detox програмын үед хоёрдугаарт гэх юм бол булчин үүсэж хэлбэрчгэд нөлөөлдөг тийм ээ. Булчинг маш гоё хэлбэржүүлж, галбиржуулж үр дүнг илүү өндөр болгодог гэсэн үг. За гуравдугаарт тамирдаж ядрахаас сэргийлнэ. Тэгэхээр бид нар бас уураг маш сайн авч байгаа учраас Body Detox програмын үед юусоо ядардаггүй байх нь шүү дээ. Дөрөвдүгээрт коллагеныг үүсгэхэд маш чухал үүрэгтэй буюу одоо амин хүчил маань өөрөө хүний биед коллаген өөрөө үүсэх нөхцөл байдлыг бий болгож өгдөг. Бид нар эмэгтэйчүүдийн хувьд яадаг вэхээр жоохон ингээд тий нүүрний арьс гундаад ирэхээр жоохон ингээд арьс үсний байдал дээр асуудал үүсээд ирэнгүүт коллаген хэрэгэлдэг. Уураг ууж байгаа эмэгтэйчүүдэд коллаген авах ямар ч шаардлага байдаггүй. За би сүүлийн 2 жил яг энэ уургийг байнга хэрэглэж байгаа учраас нэг ч удаа коллаген одоо өртөө авч хэрэглээгүй байж байгаа. За дунд нь Truvivity гэдэг нь тий коллаген үүсэлтийг дэмждэг бүтээгдэхүүнийг 2 удаа хэрэглэсэн байж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо коллаген шаардлагатай үедээ коллаген авах нь чухал биш, өөрийнхөө бодисын солилцоонд коллаген үүсэх энэ боломжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй байх нэ. За залуужуулж урт наслахад хамгийн өндөр ач холбогдолтой байдаг байх нэ. За тэгэхээр дараагийн одоо уургийн маань үүрэг юу ах вэ гэхээр залуужуулж урт наслахад маш өндөр ач холбогдолтой байх нь тийм үү. Та хэдий эрүүл байхын, хичнээн залуу байхыг хүсэж байгаа, хичнээн гоо сайхан байхыг хүсэж байгаа. Энэ бүх ажлыг одоо уураг маань хийдэг байх нь шүү дээ. За тэгэхээр бид нар детокс програмын үед өдөртөө 40 г уургийг авна. За програм маань дуусаад энгийн одоо хэв маягтаа орохоор та өдөрт 20 г уургийг хамгийн багтаа шүү дээ тий 20 г уургийг заавал уух ёстой. Хэрвээ та уургийг ууж үр дүнг үзье гэж шийдсэн бол хамгийн багтаа 6 сар хэрэглэх ёстой. Манай одоо бүтээгдэхүүнүүд маань 100% органик учраас удаан хугацааг шаарддаг тийм ээ. Тэгэхээр органик бүтээгдэхүүнүүдийг бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судлаад өгсөн юм нь юу вэ гэхээр органик бүтээгдэхүүнүүд дооз багтаа. Энэ нь дооз багтаа гэхээр муу гэсэн үг биш. Хүний биед хамгийн сайн шингэдэг. За тэгээд үүнийг бид нар бага доозоор удаан хугацаанд хэрэглэх юм бол хамгийн өндөр үр дүн авдаг гэдгийг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн байх нэ. За тэгэхээр уураг маань болохоор хорт бодисыг гадагшлуулдаг, булчингийн массыг нэмэгдүүлдэг байх нь ам биеийн уураг тийм ээ. Хоёрдугаар гэх юм бол дархлааг сайжруулж, залуужуулна. Гуравдугаарт арьсыг чамруулж, гоо сайхан болгоно. Дөрөвдүгээрт эсийг эрүүлжүүлж, дархлааг нэмэгдүүлж, насыг уртасгана гэсэн байна. Тэгэхээр одоо Nutrilite-ийн уураг маань теломерийн одоо тэр богиносоод байгаа хөлийг уртасгаж, эсийг хамгаалж, эсийг эрүүлжүүлдэг юм гайхалтай үр дүнтэй уураг байж байгаа учраас бид нар яг энэ уургаа гэр бүлээрээ хэрэглэж сурах хэрэгтэй. За энэ Nutrilite-ийн уургийг бол дөнгөж төрсөн хүүхэд 6 сартай болохоос ихсүүлээд өгж болдог юм гайхалтай уураг байж байгаа. За тэгэхээр энэ уураг маань лактоз агуулгагүй учраас лактозын харшилтай, цагаан уалтай бүх хүмүүс хэрэглэж болдгоор гайхалтай. Дээрэс нь одоо бидний биед шаардлагатай 9 тэр чухал амин хүчлийг агуулсан учраас танд уургийн дутмагшил үүсэх эрсдлээс хамгаална гэсэн үг. За 3 дугаарт нь бол холестерол агуулгагүй учраас судас өглөөлөх
тийм ээ, илгэнд өглөлт үүсгэх гэсэн эрсдэлгүй хамгийн сайн ураг байж байгаа. За ингээд бид нар body detox програмын үед нэмэлтээр юу хэрэгжилж болох вэ гэхээр мэдээж үндсэн цэвэрлэгээний бүтээгдэхүүн маань энэ 4 бүтээгдэхүүн явж байна тийм үү. За үүн дээрээ нэмээд та дархлааны бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж болдог. За биеэс нөгөө чөлөө тартикалыг саармагжуулах хамгийн хүчтэй антиоксидантыг авах буюу илүү хурдан үр дүн гаргая гэж хүсэх юм бол бид нар Е витамин, А витамин буюу мультикароtin энэ хоёрыг хэрэгжилж болно. Энэ хоёрыг body detox-ын үед хэрэглэхээр арьс илүү их гэрэлтэж, илүү залуу болж одоо илүү хурдан үр дүн гаргадаг гэж ойлгож болох нь байна. За хоёрдугаарт бид нар өдөр тутмын функционалны витамины буюу дархлааг сайжруулах бүтээгдэхүүнүүд дундаасаа Double X эсвэл энэ Double X Daily хоёрыг хоёуланг нь хамт хэрэглэдэггүй аль нэгийг хэрэглэнэ гэсэн. Тэгэхээр би энэ дээр хардаа хүрээ хийгээд өгсөн байгааг анзаарч байна уу? Хэрвээ та Double X-ийг хэрэглэж байгаа бол витамин C-тэй хамт хэрэглүүл илүү зохимжтой. Та daily хэрэглэж байгаа бол жимс ногооны холимог хэрэглүүл энэ хоёр маань илүү сайн зохицож өгдгөө гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Ингээд бид нар ямар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа түүнтэйгээ хэрэглэж болдог. За надад ирсэн асуулт юм байсан. Би одоо body detox програмыг эхлүүлэх гэж байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн гормон зохицуулагчийг гоо сайхан тавьж байгаа. Дээрэс нь нэмээд харааны одоо эрхтнээ сайжруулах буюу нүдний хараанда анхаарал тавьж байгаа учраас мультикароtin юу хэрэг нэрс хоёрыг ууж байгаа. Энийгээ хамт хэрэглээд явж болох уу гэсэн асуулт ирсэн байгаа. Дээрээс нь тэр эмэгтэй маань болохоор С витамин Double X хоёрыг давхар хэрэглэж байгаа юм билээ. Тэгэхээр уух бүтээгдэхүүнний тоо нэлээд олон болох гэдэг учраас миний зөвлөсөн зөвлөгөө маань болохоор гормон зохицуулагчаа уугаад гоо сайхны витамин уун. Дээрээс нь Double X С витамин уугаарай. Detox програмаа дууссаны дараа нүдний харааны эрхтнээ сайжруулах тэр нэрс болон мультикароtinыг уухыг санал болгосон байж байгаа. Тэгэхээр бид нар яг body detox програмын үед аль бүтээгдэхүүнээ илүү авч үлдэхүүхээр одоо таны бүтэн биед чинь илүү сайн одоо үйлчлэл өгөх буюу гормон зохицуулагчийг авчгаар бидний тархинд те гормоныг зохицуулаад өгчхөөр бидний маш олон шинж тэмдгүүдийг засаад олон талын үйлчлэгээ өгөхийг нь илүү сайн сонгох буюу нэгдүгürt эренбэрээ дэшээ явах нь шүү дээ тийм ээ. Ингэж авах хэрэгтэй гэдгийг ойлгоорой. За энэ түрээд одоо миний body detox програмын хооллолтын хичээл маань дуусж байна. Та бүхэн маань хичээлээ одоо маш сайн үзээд body detox програмаа хэрэгжүүлээд хийгээрээ яг энэ одоо лайвын доор яаж хэрэгэлсэн одоо үр дүнгуудээ бичээрэй. Дээрэс нь ямар одоо асуулт асуухыг хүсэж байгаагаа комментээр бичээрэй. Ямар одоо тий дис дараалалаар явсан яаж одоо тий хэрэгэлснийгээ бас энэ лайвын доор комментээр үлдээх юм бол бусдад маань бас хэрэгтэйгээс гадна дараа нь би танд асуултыг чинь дагуу хичээл бэлдэж оруулахад илүү өндөр үр дүнтэй байх болно. За ингээд урт ч гэсэн хичээлээ анхаарч үзсэн бүх одоо ангийнхандаа баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. За миний нөгөө нүүрэн дээр ингээд яг балконы засраар нар тасаад байгаа учраас жоохон харлаад би камерад зөөж жагаад гэрэлтэй хэсгээр нь дуусгачих. За ингээд өдрийг бүгдээрээ сайхан өнгөрүүлээрэй. Хичээлээ одоо үзэж амжихгүй байгаа ч гэсэн хадгалчих учраас нэг завтай үеэрээ бүрэн сонсоод дуусгаарай. Тэгээд энэ хичээлийг та өөртөө зориулаад хамгийн багадаа 3 удаа заавал сонсороо гэж би та бүхнээсээ хүсэж байна. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Баяртай.